сайн байна уу? Өнөөдрийн дэнс гэж нэвтрүүлэг явуулж байна. Тэгээд завхны дөрвөлжин сумын иргэдийн гомдлоор одоо энэ багт өрөм байгаад одоо ингээд алдахгүй гэдэг гэсэн мэдээллийн дагуу явж байна. Энэ ямар компани вэ? STDG гэдэг компани. STDG хайгуулынх юм уу? Хайгуулын. Одоо хайгуулаа хийгээд байгаа юм уу? Тэг цаа. Одоо өрмөө тэнд тавьчихад байгаа юм уу те? Тэчнээ өрөм зооцсон байгаа. Тэнд 3 өрөм ажиллаж байгаа. 3 аа. 800-аад цооног ухцсан гэж үнэн үү? Үгүй. Хэдэн цооног вэ? Одоогийн байдлаар 100-аад цооног. 100-аад цооног байна. Хизээ энэ яг өрөм тавих ажиллагаа дуусах юм. Энэ жил ер нь бол нэг 10 сарын үед дуусах баха. Түрүү хавар бол энэ иргэдэн уулан та нарыг ухуулахгүйгээ тэмцээд исэн юм ба штэ. Ирж гэр мэртэйгээ хонж өнжөө та нар ч ухуулахгүй гадсан. Тэгээд засаг дарга бол энэ аймгийн багийн дарга зөвшөөрсний дагуу иргэдтэйгээ нийлээд бас нэг хурал мурал хийгээд зөвшөөрсний дагуу та нар дахиад тавьсан юм байна те. Тэгээ энэ намар энэ хавраас ахуулаад чимээгүйжсний гинт ирээ та нарыг ухаад эхэлсэн гэдэг ингээд их юм. Тэнийг өөрснөө тэгээд тэгж яриад байгаа хүмүүсээс нь өөрснөө асуулт. Тэр хүмүүсээс нь асуучаад би явж байгаа л да. Тий. Асуучаад тэр хүмүүс тэгж хэлэхээр би танаас суугаад байна шүү дээ. За. Та өөрөө энэ ахалж байгаа юм уу? Би одоо геологч юм. Геологч нь уу? Тий. Тэгээ одоо энэ нөөц нь бол бүрэн тогтоож дуусаагүй байна уу? Дуусаагүй, дөнгөж эхэлж байна. Дөнгөж эхэлж байгаа. Тий. Ерөнхийдөө бол тэгээд нөөцийн тогтоочно гэдэг маань энэ газар ухуулнаа л гэсэн үг үстэй. Ухахгүй энэ нь бол одоо тодорхойгүй шүү дээ. Тодорхойгүй л гэхдээ мэдээж та нар ажил хийгээд геологч нарт яг буруу бах. Геологч нарт буруу бах. Та нар яг бид судлана. Гэхдээ газрын доор баялаг хичнээн алт байна уу байхгүй юу гэдгийг бид тогтоно. Тий, тогтоно. Тааш гэсэн Монгол хүн мэдээж таны ажил бол энэ нөөц баялагийг тогтоох үүрэгтэй. Би таныг буруутгахгүй байна. Гэхдээ ард иргэдийн зүгээр нөгөө мэдээж та Монгол хүн учраас ард иргэдийн бас энэ нутаг оронд амьдарч байгаа малчдын хувьд бол ингээд газар нутгийг ухнаа гингүүд ингээд эмзэглээд байгаа байхгүй юу? Ер нь бол та ч гэсэн бодож байгаа шүү дээ. Мэдээж энийг ингээд та геологийн тогтоогоод нөөцийн тогтоогоод ингээд яваад өгнө. Таны ажил ингээд дуусаа. Гэтэл дараа нэг хин нэгэн ирээл таны тогтоосон энэ нөөцийг чинь авахын тулд ухаад явна. Гадных нь нөө Монголынх нь хамаагүй ухаад явна. Тэгэхэд энд амьдарч байгаа энэ малчид тийм ээ энэ ард түмэн газар нутгаа ухуулаад тахаар ямар ойлгохтой байх дургуул биш үү? Тэр үднээс энэ хүмүүс гомдлоод байгаа байхгүй юу? Тэгээд намайг хаус Улаанбаатараас би энэ шинаашаа зорж чинь Баян хайрыг одоо яг энэ дөрвөлжин сумын яг энэ хажуух нэг 20 км-ийн зайд хоёрын ор ингээд том уурах. Одоо танаах ингээд нэгтгэх юм бол нэлээд том болчихно. Тэнд бол угаасаа нэгдээд маш олон алтан эрдэнсийн зөөгөө дуусчихна л да гадны хөрөнгө оруулалтын компани. Тэгээ энэ тал дээр л би зүгээр санаа зовоод адилхан бас таны мэрэгжил те миний мэрэгжил өөр ингээд яхад адилхан санаа энэ хүмүүсийн өмнө санаа зовоод байна л да. Энэ хүмүүс чи гомдлоод байна шүү дээ. Нутгийн минь битүү ухаач гэж хамгаалаад тэмцээд шүү дээ. Энэ тал дээр та юу гэж бодож байна ер нь тэгжиж хөгжиж шүү дээ. Чиний энэ микрофоноос өсвөл бүх юм энэ чулуугаар хийж байгаа шүү дээ. Харин тэр энэ чулуугаар хийхгүйгээр одоо чи одоо яаж хөгжих юм бэ? Монгол хүмүүс чи ихлээр төмрийг гаргаж аваад эхэлсэн шүү дээ. Чиний унж байгаа машин чинь энэ чулуугаар л хийж байгаа шүү дээ. Чи тэгээ яаж хөгжих юм бэ? Энэ чулуугаа байгалаа ашиглахгүйгээр яаж хөгжих юм? Чи тэгээ хөгжихгүй бай. Маллаад байсан ч гэсэн тэгэл энийг төмөр хэрэг болно шүү дээ. Байгаль хөгжөөд байна. Мэдээж уул уурхаа дагаж хөгжнө гэж би ярьсан. Харин гэхдээ хариуцлагагүй гэдэг юм л яриад байгаа. Тэр чинь миний ажил биш шүү дээ. Төрийн ажил. Энэ одоо энд 3 өрөм байгаа юм уу те? Тийм, 3 өрөм ажиллаж байна. Тэгээ энэ хүндийдэл тавьсан байгаа юм уу? Тийм, энэ хүндийдэл. Одоо тэр турбанууд гарцсан байгаа ч одоо яг нөгөө хайгуулаа хийчихэд тэмдэглээ тавьсан байгаа юм. Тэмдэглээ шавнууд тавьсан байгаа гэсэн. Номер дугаарыг бичээд тэгээд тэр шавнуудаа өрөмцөн газар шавнуудыг тавьчих. Одоо тэгээ энэ яг хүндийдэл одоо 100-аад өрөм байгаа юм уу? Тий. Одоо тэнийг даваад одоо цаа таталт нь бас нэг өрөм байгаа. Тэгээд энэ хэсэгтэл 100-аад өрөм байгаа. Энд бол 25-ийн 25-50-50-ийн тийм торлолоор өрөмдөж байгаа. 10-аад га байгаа хөө. Энэ л дотор байгаа. За би одоо Захаамны дөрвөлжин сумын Буурлагийн гэрэл тутахад хүн байна. Энэ Оодорхоо одоо энэ дэрж өгшин одоо төрүүчэн Баян хайрыг одоо энэ хэцүү болсон дээр энэ
манай буурд одоо газар нутг маш багтай. Одоо яг энэ үйлжийн хаваар бол мөн одоо айлын үйлжээ хаварчаа энэ нутгийг одоо ийм байдлаар малчид өрөөс амьдрах нөхцөл бол маш муу болсон. Тэгээ одоо энэ бол ийм сайхан байсан газар одоо энэ өөрсөө өгсөн цаашаар одоо хэлдэг боллоо. Энэ дээр бол одоо малчид маш их сэтгэл санаа зовж одоо хэрүү хил ам хийж ингээд бол хүчрэхгүй байна. Одоо ерөөсөө засгийн газараас цаанаасаа энэ засаг дарга байгаль хамгаалагч эдгээр нь одоо бараг зурхгүй бол та нарт эргээд төлбөр төлөвлөх гэж одоо ингэ шаарддаг шахдаг ийм ажлаас болоод одоо ерөөсөө энэ уул уурхай дээр доороо мэдгэтгэе байсан. Малчид одоо энэ дээр маш их санаа сэтгэл зовж байна. Энэ одоо ерөөсөө амьдрах манай баригад бол одоо хэцүү болоод. Тэгээ одоо энийг одоо 8 сар одоо ихтер хурал хийгээд эсгүүцэн хүмүүс 8 сар гээд одоо энэ өрөмжлийн ажил дуусна гэсэн. Одоо тэрийг л хараа байж байна. Одоо энд бол аал эцэд юм одоо биднээс хаваа одоо санаа сэтгэл хэлсэн. Бүхэн одоо энэ дээр ингээд ажиллаад 5 цаас авсан хүмүүс болохоор энд эргээд одоо ерөөсөө энэ хамаагүй гэж үздэг юм уу? Эргээд бидний одоо ингээд хэмжиж байгаа хүмүүс уртаас одоо тийм байна. Танаа сум орон нутгийн ямар ч 20 гаруй хүн энд ажиллаж байгаа юм байна шүү дээ. Цалин мөнгө аваад. Хүн яг энд ажиллаж байгаа. Гэхдээ яг тэр хүмүүс ерөөсөө юу юм? Одоо ингээд хааштай ажиллаад ингээд хийчихээр хүмүүс ингээд нөгөө мөнгө хэрэгтэй болохоор 5 цаас идэв. Гэхдээ эргээд энэ орон нутгийг ийм хэцүү юм болж байгаа. Ер нь нутаг орны хүмүүс сэтгэлээ өвддөг байх. Одоо төрөөжийн цааны талдаад хийж ийн ингээд уул уурхай ийм ил одоо нуруултаа ус татбай гэдэг ийм юм явуулаад доошоо цаанад 2-3 алдлаа гэж төрөөжийнх нь ийм болчоод ер нь бид нар доогоороо хэр хордож байгаа юу болж байгаагаа мэдэхгүй хэсэг хүмүүс мад одоо хордохгүй өрөөд мэдгээ байцсан дээр дахиад ийм баг шиг ийм газартай ийм газар одоо ахаад ингээ уул уурхай өчнөө өрөм яваа. Хүмүүс юу гэж мэдгээ ахаад энэ ер нь бидний өрөвд амьдрах хэцүү болчиход байгаа ийм хүмүүс одоо маш их сэтгэл санаа одоо энд эргээд бидний сайхан амьдрахгүй бидний өрөвд эргээд энэ орон нутгийг гээд ирэхгүй юу гэдгээ мэдгээ байсан ийм хүмүүс. Тэгээд одоо ажиллаад одоо яг 5 цаас одох нь энийг сайхан болж байгаа. Энэ сайхан болж байгаа юм алга. Нөхөн сэргээлт хийж байгаа. Эдгээр нөхөн сэргээлт хийж байхгүй. Энэ ямар байсаар болгож ил эднээс сална. Одоо бол хамгийн гол нь дээд удирдлагуудтайгаа та нар сая иргэд одоо хоорондоо харилцаж ойлголцохгүй бол дээр хэсэг нь өөр тийш яваад байдаг, доогуур нь тэмцээд байдаг. Ингээ нэгдэл болохгүй шүү. Тийм учраас ингээд бол ямар ч нэгдэл байхгүй. Дээгүүр нь угаасаа идэж ууж байгаа нь бол энэ чадж байгаа юм дарга байхгүй гээл ард түмэн доор нь бухимдаад байж байгаа. Манай энд бол ямар ч тийм эв нэгдэл байхгүй. Тиймээс баяа хэрэг юм дээр тулцсан. Аха. Одоо тэгээд тэр нуруулд уусгал доогоороо яаж харж байгааг мэдж байгаа юм байна. Ямар ч юм нэгдэл бие биенээ гэсэн сэтгэл байхгүй. Би өөрөө бие мэдчихэж байна. Ерөөсөө байхгүй юм болцсон. Намайг анх ирэх гэж байгаа дүртэл эсэргүүцэл чи ирээд яах юм бэ гэсэн хүмүүс зөндөө гэрсэн. Харин өөрөө ч ингээ ярьж байгаа ёстой баярлж байна. Энд чи юм чинь үнэн уудал ёстой нөгөө хүний худгийн ус хоёр дүртэл хэмжээ байдаг. Энэ бол нэг л хааштай бидний өөрөө бид нар чинь Монгол гоо юм чинь зөв сайхан сэтгэлээр энэ орон нутагт хандж байгаа юм чи нэг л өдөр хааштай зөв юм зөөрөө л ирэх ёстой гэж би бодож байна. Тэгвэл тань шиг олон яг ийм сэтгэлтэй хүмүүс гараад ирэх юм бол нутгаа аваач. Одоо тэгээ юу яана? Одоо ингэж гэж бодож байгаа би бол. Одоо тэр тэдэргүй би бол дараал ихтэй ийм нэг 50 гарч байгаа юм ихтэй хүн. Би бол одоо 4 хүүхдээ дөрүүлээ тустаа гарсан. Одоо надад хорогдох юм байхгүй. Тийм учраас одоо энийг одоо яг 8 сар зогсооно гэсэн дээр 8 сарыг дуустахаараа да. Энийгээ зогсоогоод тэгээд одоо дараачийн тэр аал хичээл бүсэх юм бол энэ дээр ёстой буу барь сууж байгаа нэг талд авахт өөр юм байхгүй. Одоо л би тэгжэл бодож байна. Одоо л өөр юм төчлөхээс өнгөрсөн. Тэгээд суухад ирээ суух ард юм байхлах. За би Буугагийн Цахим аймгийн Дөрвөлжин сумын Буугагийн иргэн Чимэг гэдэг хүн байна. За би энэ манай сумд уурхайн олборлолт явуулж байгаа Баян аймаг Exploration хувьцаат компани одоо талаар үнэн одоо бодит мэдээллийг одоо өгөх гэж байна энд. За 2012 онд анх одоо суурин тавигдсан. 2014 оноос одоо уурхайн олборлолт нь эхлээд за дэлхийд одоо хамгийн хортой буюу нуруулдан уусгах технологи чимэг ашиглаж одоо цианитаар одоо алтаа хордуулан авдаг энэ компани. За 2014 оны 9 сараас яг уурхайн олборлолт одоо явагдаад энэ алтаа болоод ялгаан авч эхэлсэн. За ингээд тэгж ажиллаж байгаад одоо 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө үргэлжлэн орсон одоо усархаг бороонд энэ компани
компани нуруудан уусгах одоо технологи цианиттэй одоо тэр талбайр нь үер урсаж орж ирж одоо 1683 м одоо талбайг хамарсан ийм нуур одоо тогтсон. Тэгээд одоо тэнд ажиллаж байгаа ажиллагчдын одоо мэдээллээр энэ сум руугаа мэдэгдээд манай сумын иргэдийн хурлын төлөөлөгчид одоо засаг дарга нар бол газар дээр нь очиж үзээд тэгээд одоо тэгэхэд бол манайх ерөөсөө юм алдаагүй одоо янз бүрийн асуудал болоогүй цаанад минут алдаагүй гэж өгсөн гэж байна. За тэгээд манай байгаль орчны байцаагч одоо яваад ороод тэр хүмүүс одоо ороод үзсэн чинь яг нуруудан уусгах тэр цаанадтай ус руу нь одоо уулын үер одоо орж ирээд тэгээд тийм нуур тогтцсон байсан. За тэгээд энэ дээр аймгийн мэрэгжлийн хяналт байгаль орчны газраас одоо хүмүүс ирж ажиллаад тэгээд одоо байгаль мэрэгжлийн хяналтын дүгнэлт нь одоо гарч ирэхээр энэ усандаа бол цаанат байсан. Манай одоо компани одоо шаргуу шуурхай ажилласны хүчинд одоо цаанат хөрсөндөө алдагдаагүй байна. Та нар одоо эрүүл ямар ч байсан эрүүл аюулгүй орчинд амьдарч байна гэдэг одоо дүгнэлтийг гаргаж өгсөн байсан. За тэгээд тэр мэрэгжлийн хяналтаас одоо Эрдэнэ цэцэг гэдэг хүн байгаль орчныг хариуцсан мэрэгжилтэн Батбаяр гэдэг хоёр хүн одоо манай сумд Баян ойргийн төлөөлөгчдийн хамтаар ирж одоо энэ талаараа мэдээлэл өгсөн юм аа. За тэгээд тэр хурд нь одоо бол бид нар суусан манай багийн манай сумын иргэд. За тэгээд тэр хурал дээр ярихдаа тэр Эрдэнэ цэцэг тэгээд тэр Батбаяр байцаагчийн дүгнэлтээ уншаад гсэн чинь тэрэн дээр юуг тусагдсан байна гэхээр тэзүү буюу техникийн эдийн засгийн үндэслэл дээр одоо нуруудан тэр одоо ингээд шалгалт хийгээ үзсэн чи ерөөсө тэр 5 жил болж байгаа хугацаанд тэр ямар ч үерийн одоо хамгаалалт далан хаалт хийгдээгүй одоо явагдаж байсан. Тэгээ байж хахад нь одоо гинтийн одоо усрахыг аадар бараа үргэлжлэн ороод тэр одоо байгалийн шалгалтанд одоо ямар ч бэлтгэлгүй байжгаад энэ одоо цаанатыг алдаж энэ их орон энэ нутгийг минь одоо ингээд цаанатаар хордуулсан. Тэгээ мэрэгжлийн хяналтын тэр байцаагчийн дүгнэлтэндээ одоо юу гэж дүгнсэн тэр 6 байцаагчийн одоо гарын үсэгтэй одоо албан дүгнэлт нь ирсэн байсан манай сумд. Тэгтээ юу гэж тэр дүгнэлтэндээ одоо бичигдсэн байна гэхээр одоо тэзүүдээ болоо техник эдийн засгийн үндэслэл дээр дурддагдсан байсан. Юу хийн одоо хаалт хамгаалалтаа хийн гэд хийцэн байсан чинь одоо тэрийг хийж чадаагүй байж тал гинт одоо бороо ороод ийм юм боллоо гэжсэн. Тэгэхэд яагаад одоо энэ 5 жил болоход энэ уурхай 5 жил явж байхад энэ дээр яагаад энэ хяналт шалгалт хийдэг байгууллага нь өнөөдөр өдий болтол тэрийг одоо яагаад өдий болтол одоо тэр хяналтыг тэр дааланг одоо босгуулаагүйсэн. Тэгээ одоо тэр босгол юу үер ороод ирсний дараа 4 метрийн өндөртэй 20 метрийн урттай хідэн одоо дааланг гэнэ босголоо гэл 1-2 хүн өдрийн дотор л одоо тэрийг чинь босгочихж штэ. Тэгэхэд яаж юм гэхээр энэ говь газар одоо бороо орохгүй ерөөсөө энийг үер талдахгүй ерөөсөө тэр маш бага зардлаар одоо бид нар энэ баялагийг бага одоо зарлаг гаргаж ижил их ашиг олохын төлөө одоо энэ компани болоод одоо үзэж байгаа байхгүй юу. Тэгээд биднэрд одоо бид нар иргэдэн одоо ингээд тэмцэл хийгээд бид нар чинь бас эрүүл аюулгүй орчинд одоо амьдмаар байна. Тэгээд одоо бидний ганц одоо баталгааг гаргаж өгж байгаа мэрэгжлийн хяналтын байгууллагын дүгнэлт нь одоо цаанад алдаагүй байна гэж гарцгаар бид нар одоо цаашаа тэмцэх цаашаа одоо ингээд шүүх цагдаагаар явъя гэхэд боломж байхгүй. Мэргэжлийн хяналт нь л одоо тэр дүгнэлт чинь бидний дүгнэлт болж бидний амьдралын баталгаа болж штеп. Тэгээд байж хаад энэ компанид яагаад энэ мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт тавьдаг хяналт шалгалт одоо тавьдаг байгууллага аймгийн удирдлагууд одоо энэ сум орны удирдлагууд нь яагаад энэ компани мөнгөтэй компани нөлөөнд ороод идэгий. Бид нар их нутаг газар шоргон дээр ажиллаж амьдарч хөдөлмөрлөх ирэхгүй болж байна. Тэгээд одоо ерөөсөө энэ талаар үнэн бодит одоо мэдээллийг хэлсэн хүнийг одоо ерөөсөө хавчин гадуурхдаг. Энэ компани анх эхлээд бол 12 оноос одоо байгуулагдаж байхдаа бол бас ийм бүрхэг компани байгаагүй бас ч гэж шудраг. За бусад уурхайнуудыг бодоход цалин мөнгө нь бол үнэхээр бага. Манай сумын ажилчид бол өглөө 5 цагт яваад орой эхний хүмүүс 6:40 гэхэд гэртээ орж ирдэг. За тэгэхэд энэ хүмүүс 13 цаг яваад ирэхэд 10 цаг нь одоо ажил хөдөлмөрийн хөлс бодогддог. 3 цаг нь хөдөлмөр бодогдохгүй, хөлс бодогдохгүй. Тэгээ одоо хүний хөдөлмөрийг энэ компани маш одоо бага зардлаар одоо хүний хөдөлмөрийг одоо мүлжиж нэгдүгээр амьдардаг. Хоёрдугаар дээрөөсөө ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулдаг. Хамтын ажиллагааны гэрээнтэй одоо хүн зөрчил гаргаад
2 удаагийн давтан зурчил гаргаад ажилласаа халагдсан байхад 6 сарын дараа эрхэн сэрэгдэг байсан. Энэ сэрэгхээ байсан. За ингээд энэ компани үнийн нөөцөөр нь яасан гэхээр 2017-16 оны сонгуулиас хойш 2017 он гараад энэ компани хин нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан юм уу? Одоо хурлын нөлөө бүхий төлөөлөгч тэргүүлэгчдийн үр хүүхэд одоо хань хамзаатан тэдний нөлөө бүхий хүмүүс одоо ажилд орохоос биш энгийн иргэн хүн энд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Тэгэхээр чи бид нар одоо юунд итгэж найдаж амьдрах юм? Бидний өвгдөөс энэ сайхан их орон, энэ сайхан газар нутгийг, энэ сайхан байгалийн баялагийг өстой халуун ам бүлийн цусаараа ам хайргүй одоо тэмцэж биднэрт ингээ олгож явахад бид нар одоо инхийн цагт ийм химийн аюултай одоо хорт бодсонд хордоод байж юмаргүй байна. Тэгээд бидний ирээдүй бид нар одоо яг энүүгээр ингээд дуустдаг байлаа гэхэд бидний ирээдүй үр хүүхэд одоо эрүүл аюулгүй орчинд амьдрмаар байна. Тэгэхэд одоо энэ компани 2008 оныхоо менежментийн төлөвлөгөөндөө жилдээ 167 мянган тонн одоо цемент хэрэглэнэ гэж одоо тусгасан байлаа. За тэгсэн чинь одоо яасан гэсэн чинь 2019 онд 936 тонн одоо 936 мянган тонн одоо цемент хэрэглэнэ гэж тусгасан. Тэгээд энэ 936 одоо 5 дахин одоо өмнөх 18 онд хэрэгжилжсэнээс бараг 5 дахин илүү одоо энэ цементийг хэрэглэхээр одоо ингээд тусгацсан байна. Тэгэхэд энэ цемент манай Завхан аймаг 75 мянган иргэнтэй 75 мянган иргэн одоо ингээд хуваахад энэ чинь нэг хүнд 12 хил одоо ийм химийн хортой бодос одоо оногдож шít. Тэгээ бид нар энэ юм дээр бид нар одоо хяналт тавиад мэрэгжлийн улсууд биш учраас одоо энийг чинь мэдэхгүй байна. Ингээд энэ алдагдлаа инглээ тэглээгээд мэдээлэхээр мэрэгжлийн хяналт байгуулах нь болохоор өнөөдөр зүгээр байна гэдээ ингээ гаргаа өгчих юм. Энийг одоо бүр энэ Монгол улс бид нар эрүүл аюулгүй орчинд эко Монголынхаа энэ сайхан газар нутгийн одоо эко орчин ногоон бүсийг ерөөсөө энэ сайхан нутагта эрүүл саруул амьдрмаар байна. Энийг би ерөөсөө одоо энэ зөвхөн завхан биш. Монгол улсын нийт иргэд, Монгол улсын ерөнхий сайд одоо хүрэлцэхгүй. За Монгол улсын ерөнхий лөгч одоо Халтмаагийн Баттулга эднэр одоо ерөөсөө энэ дээр одоо анхаарлаа хандуулаач. Хин нь одоо энэ газар шороо Монгол улсынхаа газар шороо энэ аюулгүй байдлын төлөө хинийн зүтгэх ёстой. Бид Монгол улсын иргэн биднэр зүтгэх ёстой. Тийм учраас бид нар одоо ийм одоо арчаагүй, ийм одоо хариуцлагагүй. Дээрэс нь одоо ерөөсөө нэг хэдэн нөлөө бүхий хүнийг нөлөөндөө аваад одоо энэ Баян хайргийн талд энэ мөнгөтэй компани нөлөөнд орсон ийм ирэх мэдлэлтэй одоо орон нутагт ингэж амьдарч бид нар одоо энэ компанид одоо ийм эрх мэдлийг одоо олгомооргүй байна. Тийм учраас энэ үнийг одоо бүр тэмцээч энэ талаараа бүх хүмүүс бид нар одоо Монгол улсын иргэн улсууд ийм сайхан газар нутаг, их нутаг баялгаа одоо харийнханд зүгээр ингээд өгөө тавиад явуулж байхаас одоо өнөөдөр энэ үн дээр ингэж сууж ямааргүй байна. Энэ үн дээр одоо маш зоригтой тэмцэл хиймээр байна. За бид уриалга Илия одоо манай залуучуудаа одоо үе хөгжүүлээ. Энэ одоо гадаад сууж байгаа одоо хот хүрээнд явж байгаа амьдарч байгаа энэ залуучуудаа уриалж хэлье. Энэ тэмцээч. Одоо та бүхний гадаадад юм уу? Улаанбаатар хотоос иргэд чинь мөрөнгийн энтэй завхан гол маань одоо ингэ ширэгдсэн. Одоо энэсэндээ дарагдцсан. Тийм хэмжээнд өрлөө штэ. Одоо үр хөвгтдээ бид нар юу гэж хэлэх юм бэ? Одоо тэр орон нутгаа маань хавгаалж хаад яана гэж үр хөвгтүүд маань тэгэн шүү дээ. Тийм учраас одоо бүгд нийлээд уриалаа тэмцээд энэ гадаадын хөрөг хуруулалтаа энэ даварцсан ургааг хөөж явуулъя гэсэн уриалж байна. За одоо энэ дотор ажиллаж байгаа энэ залуучууд би яаж халагдсан бэлээ? Та нар бол хэдэн халтар тэгж байгаа л халагдаад одоо юу ч хөл хоцроо шүү дээ. Надыг мэдж байгаа яаж халагдсан нэг мөн өмхөрсөн бах. Хин төлөө ягт надыг халсан шүү дээ. За тэгээд нээлээ тэмцээд энэ хөөж явуулъя ургааг. Хариуцлагагүй тийм уул уурхаа одоо энэ ухгаад орон нутгаал сумын ард иргэд бүгдөө энэ ганцхан манай багийг гэлтгүү энэ залгаа баг энэ доод баг сумаараа нийтээр л одоо эсэргүүцэж энэ уул уурхайг юу зогсоомоор байна. Тэмцэж идэвхтэй оролцож одоо газар усаал одоо бүрэн бүтлээр нь тий гоногшин байгаль одоо
хэвээрэнд үлдээхийн төлөө бид нар хамтдаа тэмцмээр байна. Хойч үеийнхээ зүйдэх байх гэж бодоод байна юм. Тусгаа надгийн завхан гол манай энэ гол шиг юм тунгалаг зан гол дэр хоорын болоод гэж энэ бодож явдаг шүү дээ. Бороо ороод үерийн усан шуудын завхан гол руу. Тий одоо энэ чинь бороо ороод байна. одоо их бороо үер мөр бол одоо ингээл энэ завханлууч шууд цутгадаг шүү дээ одоо энэ чинь. Хэрвээ энэ завхан бодор тийм болоод энэ баяргийн хуралдан сууж ирсэн юм аа. Тэгэхэд одоо цэнат гэж юм чирээс хор байхгүй. Бараг уучлах юм яриадсэн ч юм мэдгүй. Тэр хийдэг хойно боддгий. Одоо тэр үд нь уулгачих юм яадаа гэж. Арай тэгэж болохгүй л. За тийм л. Бид нар одоо тэр үйлдвэр дээр ажиллаж байхад үнэхээр хэцүү. Цианид наадарт хордон нэгдүгээрт. Цианид тэр нэг лабораторийн өрөөгөө нэг жоохон өрөө байдаг. Тэрүүнийг цэвэрлэх гээд бид нар ордог байхгүй. Тэгэл тэгэхэд их хэмжээний лаг одоо ингээд асгацсан байдаг штэ. Тийм хэмжээний үнэртэй. Тэр их хэмжээ маш их хэмжээгээр лаг асгацсан юм шиг хэмжээний үнэртэй. Толгой айгүй өвдөн дотор муухаараа гарч ирдэг. Хоёрхан юм өрөө биднийг бол тэр алт малт руугаа оруулахгүй штэ. Наадалт нь байж байгаа тэр лабораторийн хоёрхан өрөөг цэвэрлээд гараад ирэхийн оронд ямар их хэмжээний лаг ингээд асгацсан юм шиг тийм хэмжээний юмд хорддог. Амар дотор муухаар Амар тий дотор муухаараа хоол идэж болдгоо. Сумын иргэн сайн байцгаана уу? Жилийн турш хийгээ явж байгаа. Монгол орны сүйдсэн, ширгсэн, уулсан одоо хаана хариуцлагагүй уул уурхай байна бүгдийг нь сурвалжлаад ард нь яг их тодор яг аль нь худлаа гэдэг яг дэнслээд ингээд шударгаар олон нэвтрүүлэг хийгээ явж байна. Тэгээд энэ удаа Сартууд нутгийнхан гэдэг нэг хэдэн залуучууд танаа нутгийн төлөө нэг групп хийсэн бол одоо энэ залуу зогсч тий гişүүн. Тэгээд энэ залуучууд бас намайг ирээч гэсэн. Тэгээд танаа нутгийн одоо зураг авж байгаа эмэгтэй танаа нутгийн уугуул өсгөөгийн 2 жилийн өмнөөс аваад надаас гуйсан. Тэгээд энэ дагуу би энэ удаа ирлээ. Тэгээд сая одоо тэр нэг уурхаж ивлээ. халзан Тэгээд тэн дээр очиж бас тэр хаагуулын одоо хийж байгаа өрнөлийн талаар бас нэвтрүүлэг хийж байна. Одоо энэ Баян хайрыг сумд одоо би бол яг үүндээ ийшээ надтай уулзъя гэж би бол өөрөө ганцаараа авч уулзсан байна. Тэгэхээр зүгээр бүх юм ил тод байх шээ. Тэгэхээр та ямар ч зэн иргэдийн төлөөлч юм уу хараад уулзахгүй би ганцаараа уулзсан. Засаг дарга ороод байсан. Би бол нэгсэндээ бүх юм ил тод байх шээ. Ягаад гэвэл энэ чинь уулын хаа гэдэг чинь шантаж нэртэй хүмүүс байдаг те. Очоод нэвтрүүлэг хийж байгаа нэрээ хүн аваа явдаг хүмүүс ч их байдаг. Миний би 6 жилийн турш бардам хэлэхэд хинийч гар хөдөлж, хинийч миний ард хинийч ямар нэг улсын хурлын гишүүч өгдөг юм баггүй. Зүгээр бор зүрхээрээ ард иргэдээс одоо хандууд тусламжийг аваад тэрийг зардал болгоо шууд ингээл хийдэг юм л зүгээр их орон гэсэн нэг жижиг сэтгэлтэй л залуу. Тэгээд хийсэн юмараа бол ямар ч хүний өмнө бардам маш олон нэвтрүүлэг хийсэн байгаа. Бүх нутгийнхан мэднэ. Тэгээд зүгээр нэг юм дээр би бас цаана яг завхан нутгийн одоо энэ завхан нутгийнх л гэж хэлж. Завхан нутгийн хүмүүс маань бас жоохон мэдлэг мэдээлэл дутуу байна. Дээрээс нь хоорондоо нэгдэж нийлэх юм маш муу байна. Бие бинийгээ дэмжих юм маш муу байна. Тэр утгаас одоо ингээд энд багууд дээр чинь сумдууд дээр чинь уурхай гараад ирсэн байна. Тэрийг одоо та нар өөрсдөө хүчтэй, иргэд олоолаа нийлүүлээ. Иргэдийг чаач байна. Тэгэхээр энэ уурхай одоо та нар өөрсдөө хуулна уу, тэмцээ зогсооно уу гэдэг та нарын өөрсдий ч яагаад гэвэл бидний өөрөөх одоо гიშгэх газар уусгүй бол Монгол орон одоо цэвэр усны нөөц бол яг үүндээ 20 он гэхэд хомсдол ороод эхэлж байгаа. 10 жилийн дараа гэхэд Монгол ус цэвэр усаа худалдаж аваад жорлондоо хийдэг усаа татдаг бол одоо бүгдээрээ нэг худалдаж авч мөнгөөр худалдаж усаа хийдэг. Ийм гамшигт хүрэхэд бэлэн болсон. Энэ тэндгүй оюутал одоо энэ газар ч гэсэн усаар тоглоод байж байна. Одоо тэр уурхаад нь гүний ус чинь гараад ирсэн, цэнгэрчсэн гараад ирсэн. Хичнээн бит хөвцөн. Энэ бол маш том юм шиг. Миний хувьд бол эдний өдрөд энэ өдөрж байгаа хүмүүстэй засагтай чинь ороод уулзахын тулд би бол зүгээр 2-3 асуудал тавих юм. Энэ гараад ирсэн гүний усыг та нар яах гэж байна? Нөхөс сэргэлтээ яаж хийж байна? Дээрээс нь сум орон нутгаас авч ажиллаж байгаа энэ иргэдийг яагаад ингээд нэг ноо гаргаад халт солио те ингээд зүгээр нэг тоглоом маягаар ингэж ажиллаулаад байна.
ямар нэг аргаар яагаад ийм тоглоом шоглоом хийгээд байна. Сум орон нутагт та нар хичнээн төгрөг төлдөгийг. Сум орон нутаг чи хөгжөөгүй байна те. Хөгжилгээд байхаар юм алга. За тэр 90 сая төгрөгийн нэг шороо асгацсан гэж ярьж байна. Тэр спорт орд спорт цогцлбор гэсэн. Миний бодлоор спорт цогцлбор гэдэг бол маш том юм болсон. Гэсэн чинь тэр чинь балгаас сурцсан юм. Би тэрийг орж харлаа. Энийг би засаг дараач гэсэн амын асуув. Та нар өмнөөс ч асууж байна. Одоо миний энэ бол асуулт ч дээ нэгсэн. Тэгээд дээрэс нь сум орон нутагт энэ байгууллага мэдээж энэ чинь бол мэдээж хариуцлагатай уулуухаа гэдэг нь гадны хөрөнгө оруулалттай. Мэдээж гадны хөрөнгө оруулалтаа уулуухаа бол Монгол хэрэгтэй. Монгол улс бол уулуухаа дагаж хөгжинэ гэж ярьдаг. Гэхдээ хариуцлагатайгаас илүү хариуцлагагүй маш олон газар байна. Зөндөө байна. Тэгээд эднийх чинь 3 удаа цянат наатар алдсан гэдэг. Мэргэжлийн хэл дээр нь ирэхээр цянат наатар алдчихад ахад ямар ч хор өнөл байхгүй гэж хэлээд байгаа бас ямар учиртай. Тэгээд одоо ядаж энэ замаа янзлах бол энэ зам чинь бол тамийн зам байна нэрээ. Бараг машина эвдэл ирлээ. Тэгээд ядаж энэ хамгийн наазах нь энэ замаа янзлаад энэ сум руугаа ч гэсэн ядаж зам татдаг юм. Эсвэл тэр аймаг сум хоёрыг хооронд нь холбоодох юм бол ядаж та нар баярлна эцэг. Тэгээд цянат наатар гэдэг имийг алдаад байна гэдэг чинь энэ хамгийн том аюултай байна. Дээрээс нь та нарын зүгээр л мөнхийн амьдрах энэ үр хөвгтөд чинь мөнхийн амьдрах үний чинь усаар зүгээр тоглож байна. Энэ л хамгийн том аимшиг. Би энийг л асууж, энийг л ард түмэнд идэл болгож, завханчуудыг бас нэгтгэж эх орныхоо төлөө тэмцдэг байгаасаа гэдгийг зүгээр би дуу хоолойгож нэгснээр та нарын зах зээх гэж тэрсэн хүн. Миний нэвтрүүлэг бол маш олон хүмүүс мэднэ. Улаанбаатар хотод очиод би өөр юм нэвтрүүлгээ цацсан. Тэрний дараа та нар өөрсдөө бас нэг тодорхой хэмжээнд эх орн гэдэг сэтгэл, нутаг орн гэдэг сэтгэлээр та нар жоохон ч гэсэн ор хулыг өгөхийг найдаж байна. Тэр хүн гараад ирвэл хэдүүлээ энэ дээр дуудаад энэ дээр уулзъя. Тэр хүнээс би асуух та нарын өмнө нээлттэй асуух гэж байгаа юм асуу. Тэр хүн хариулна. Тэгээд би явна. Тэрнээс би энэ дотор ороод хоол унд идээд энэ кемпинг танилцах надад ямар сонирхол авсан. Одоо бол ихний ээлжинд ингэсэн шүү дээ. Одоо хийж өгсөн эднэртэй уцаар ярьснаас өөр мэдээлэл байхгүй. Ихний ээлжинд эднэр одоо наана ирж байгаа юм шиг. Энэ өвгдний хүлээлгийн танхимд норж уулзаа тий. Ер нь ямар хөө үйл ажиллагаагаар танилцуулаа. Эднийх ч гэсэн ер нь яамаар байгаа тий. Тэрийн ч үгүй би мэдээгүй учраас сонсоогүй учраас сонсомоор шүү дээ. Тэгээд цаашаа ер нь орж танилцах юм уу эсвэл эндээ уулзах юм уу гэдэг шийдлээ эхлээд уулзаж байна. Ер нь манай хамбогд ороод одоо үзмээрэл гэж байна. Танилцуулж ирж байгаа өнөөдөр. Зорилго бол хараа тэр хүний ус гараад байгааг би одоо эндээс гуугадах шаардлага байхгүй. Дөрөв хэсгээд очиод харчихна. Тэр надад ямар ч проблем биш. Гэхдээ зүгээр эднэр эсэргүүцгийнхаа оронд зүгээр ороод хараа гэдэг чинь чинь иргэдийн газар нутаг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ ороод яг тэр хүний ч ус яаж хугадаад байгааг бүгдээрээ нүдэрээ харчвал та нар нэг ойлголттой болно. За тэгээд эндээс юу шаардах вэ? Эднэр та нарт юу одоо хийх ёстой тэр амлалтаа өгсөн мөнгө төгрөг өгөө аваа юу байдгийг хин нэг нь найранд орсон юм уу? Хин худалдагчаад байгаа гэдэг бүгдийг ил болох ёстой байхгүй. Үнэн худал гэдэг юм чи ийм дээр л тогтдог. Тэгээ би засаг дараас асуумаар байна. Тэр 90 саяын зам тэр спорт цогцлборч одоо ямар тэр спорт цогцлбор 100 саяар барьсан гэж байна. Тэр 90 саяар тэр шороо асгаад барьсан гэдэг. Энэ бол ингээ харахад бол тэр маш их мөнгө тэнд урсцсан юм байна. Тэгтээ хүмүүсийн тайлбар өгч. За спорт цогцлбор гэдэг спорт цогцлбор бол тэр нэг ард ирдээс ирсэн үгсэлтэл юм байна тий. Спорт цогцлбор бол бас 15 он баригдсан байдаг. 15 он баригдсан. Сумын 100 сая төгрөг гэж одоо сумчид болгон 100 сая төгрөг орж идэг тий. Тэр 100 сая төгрөг баригдсан байсан байна шүү дээ. Нийт 106 сая байсан. За 90 саяын зам гэдэг тэр бол энэ Баян Эрэг компани бол тэр 100 сая маягийн оролцоог өгөр өөрөөсөө нийгмийн хариуцлага хүрээд одоо сумаас наашаа бас 5-6 км зам явуулсан байна тий. Нийтдээ ингээд нэг 8-9 км зам болоод ихнийх нодон жил нийгмийн хариуцлагын хүрээндээ тавьж өгсөн. Энэ нь бол сум хоорондоо тоосч хөөссөн. Газраас хойш төвшөлтөө зам тавьж руугаа алан өгсөн байна. Ийм байдаг хүлээмжшүүлэх шаардлага тавьж байгаа. Тэгээд энэ замыг тавьсан. Тэгээд тэр 90 сая төгрөгөөр тавьсан юм уу? Одоо уул эхлээд бол төсөв төртгөн 60 сая гэжсэн. Тэгээд хуучин эднийх бол мэдээлэхээр 90 сая гэж мэдээлдэг. Би бол одоо Багуударын хурлыг явахаар 60 сая гэж болно мэдчихсэн. Эднийх тэр замыг тавьсан юм. Тендер мендер нь бол эднийх өөрсдөө зарлаад нөгөө эднийх өөрсдөө тавьсан тэр компаниуд ч хэдэн сая төгрөг гараад шилжсэн юм. Орон нутгийн төсөв төртгөөс гараад спорт цогцлбор бол 106 сая гэхэд арай л биш санагдаад байна. За тэрийг бол тэгээд манайх бол тухайн үед хариулаад тэгээд одоо бүлийг авцгаа тэгээд Бүтэл ямар ч юм байгаад байдаг гисэрнээ хинч хэрэглэх их л том тоонууд яваад байгаа юм шүү дээ. Тэрний стандартын шаардлага. За дараа энэ одлынгийн баригдаж байгаа зам байна шүү дээ. Энэ одоо явдгүй. Явсан зам нь одоо ер нь
Ямаргүй хэмжээнд бол та харж байгаа шүү дээ. Энэ бол одоо Энэ яагаад явахгүй? яг энэ 6 сард бид нэг 3 хоног шалгалтаар ирсэн шүү дээ. Тэгтээ бол ер нь бол энэ зам бол явхаар тохироод ажил төрлөө зохицуулахаар болсон байсан. Тэгээ одоо бол саяхан би бол бас бичиг тоо өгөөд тэр дээдрүүн захин үйлдвэрийн дарга руу нэлээд хандсан байж байгаа. Одоо энэ намартаа яваад нийлэн шороогоод Энийг л явуул шаардлага байгаа шүү дээ. Энэ одоо бүр хуучнаасаа илүү дэжгнүртэй болсон байна шүү. Энийг одоо явуул шаардлага байхгүй. Яаж янзлах юм бэ? Тий, шоо яаж янзлахын гэдэг өөр алдар янзлуулаад биш. Энэ яг энэ хэвээрээ тавих юм бол тэрнээс ийсэн болно. Хайцсан дамжгаа яваанд нь хатуу өчтдээ бол ер нь бол тийм сум доторх бол тийм төсөөлөлттэй явж байгаа. Энэ бол яг үндсэн замын суурьаар тавигдсан. Бизээ тавьчихсан тусдаа л. Өдөө төсөөлөл сонгуулиуд дахиад алга. жил дамж явж Одоо тийм Тэгээд 4 жил бол тэгээ таныг одоо бас энэ компанид холбоотой мөнгө төгрөг аваад хотод байр маар бичсэн гэж үнэ юм. За би ч нөө одоо тэгээд энэ компаниас тэр одоо тэр буурал дээр явж байгаа тэр сая тэр өрмийн компани байна. Ер нь тэгээд энэ уулуур хатаа сум орнотгийн тэгээд өдөртгүүдийн бас нэг асуудал багтаа ер нь Чилэн байдаг тийм. Тэгвэл одоо энд байгаа лиценз нэг л юм өрөмдөөс яваад ихт бол тэгээд авсан юм байна шүү дээ. Одоо би заримдаа сая нэг шогдоомор вагийн хорлуулаар явж байхдаа буурал муулт хийчихлээ. Тэр байр саваа хайгаад болохгүй байгаа шүү дээ. 8 дугаар нь олж ирэх тийм. Хотод хотод байдаг. Хотод бол байр байхгүй юм. Тэгээ одоо надад бол хотод байр байдаг. Юу ч байхгүй. Байхгүй. Одоо тэгээ сонслоо шүү дээ. Тэгээд энэ бол угаасаа Тэгээ надад бол аймагт бол нэг хашаа байшин байдаг. тэр саяны тэр нэг өрөм тавьсан байгаа газрыг уулын түрүү жилийн иргэд чинь тэмцээд өөрсдөө бас нэг байнга очоод ээлжлээд хоноод ингээд ухуулахгүй гадсан юм байна шүү дээ. Тий. Тэгсэн чинь сумын засаг дарга болон байгаль орчны байцаагч гарын үсэг зурснаас болоод нөгөө соромзон хайгуулаа хийгээд одоо тэр нь 100 гаруй өрөм тавьсан. Нэг ийм асуудал яваад. Энэ дээр нэг юм байд юм аа. Одоо энэ Баян Ариг компани баруун борлуулах гэж байгаа. Энэ дээр нэг өрмүүд явж байгаа. А тэнд бол бас юу боордог дээр бас тэр CD Estate гэж компани байсан. Хайгуулын ажил хийж байгаа. А тэгээ энэ дээр бол ашигт малтмалын газар мэрэгжлийн институтын ерөнхий газраас ингээд хайгуулын төлөвлөгөө нөгөө батлагдаа. Тэгээ аймгаар ороод аймгийн байгаль орчны газар дээр хянагдаад бас тэндээ батлагдаа. Тэгээ хамгийн сүүлийнх нь гарын үсэг нь одоо сумын хэсэг дараа байгаль орчны байцааг шийддэг гэдэг юм байна. Тэгээ энэ манай дээр бол одоо ингээд энэ хайгуулууд бүгд тэгээ явж байгаа. Ганцхан яг хөө тэр бол нөгөө өнөөдөр хайгуулаа хийж байгаа байгаль учраас хүний анхаарал татаад байна. Бүх хайгуулууд тэгээ явж байгаа. Тэгээ хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй бол шүүгддэг. Манай бол хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүйгээр одоо шүүгдсэн тохиолдол байна 2-3 тохиолдол. Одоо 5 дахь баг дээр тэр оглоо Тэгэхээр дээрээсээ л ер нь дарамжхалтай. Тэгэхээр хайгуулын ажлын төлөвлөгөөг бол сумын засаг дарга юугаараа хуулиараа бол заавал гарын үсэг зурх хэрэгтэй. Энэ юу гэхээр хайгуулын ажлын төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөн дээр одоо гарын үсэг зурж батлахгүй баха. Байгаль орчныг одоо өөрөөр хэлбэл хайгуул хийх явцад байгаль орчныг хамгаалахад үүрэгтэй хоёр хүн чинь байгаль орчны байцаагч байгаль хамгаалах сумын засаг дарга шүү дээ. Тэгэхээр байгаль орчныг хамгаалахгүй төлөвлөгөөг баталж өгөх баруун бодлого сая өрн тавьсан гэж. Одоо энэ Баян Аригч ингэж өгөх дуусаад 2 жилийн дараа дуусах чаглал тийм яриа аваад. Тэгээд баруун бодлогоор гоё юм баг орох юм. Баян Ариг компани нөгөө уулын ажил бол ерөнхийдөө 21 онд гэсэн тийм Баян Ариг өөрөө ч ихлээ 21 онд бол уулын ажил бол дуусна. Тэгээд цаашаа одоо процесс буюу дуусна. Тэгээд нийсээ цаашаа тэрний хатаа сая тэр мөрийг бол тийм шүү. Нэг талаасаа гарсныг нэг тал руугаа зөвгөө тэгээд ухаад байна. Өшөө доош. энэ таарсан бодог модгүй нэг холбоотой л байна шүү дээ. Энэ бол 7 метр. Яг одоо нас гарсан. тэгээ явандаа үүс ногоо гарахаа аваад тийм л юм байна. 7 метр доош явж байгаа. За хулгийн гүний Одоо ус гарснаас доошоо дахиад 7 метр ухаж байна. тий ус гарсан төвшнгөөс хойш одоо 7 метр ухна гэж хохой мэдээжсэн. Тэгээд бол нэлээ явцсан байна. Бараг яваад болцсон болов. Болоохон бодож бас хайгуул тий. 7 метр
7 метр. Өшөө доош явах юм бол тэгэл. Өшөө доош явна л даа. Урдчууд яг 75 дээр 70 80 дээр энэ яг холцооч байгаа. Шүү дээ тийм. Аа. Гой тэндээс 7 метр доошоо яваад тэгээд одоо ерөнхийдөө тэр доод төвшин гэдэг юм даахгүй. 7 юу 70 гэдэг дээр юм. За тэгээ ойлгомжтой бүгдийн ч өмнө асуудаа ямар ч хотод байр цав байхгүй юм байна. Тэгээ одоо бүгд болж байгаа юм байна да. тийм бол байхгүй юм шиг өөрөө Тэр хүний цэнгэг усыг яагаад энэ тоосчлтанд хэрэглээд ингэж байдгийг. Тэр хүний цэнгэг устай чинь энэ Баян аргийн одоо энэ гашрын хідэн ходог бол тэрнээс дижээгдэж байгаа шүү дээ. Тэрнийг аваад ухаанд тэрний доод талынх нь ихтэй их ундрагын гимтэйгээ тэгчих юм бол би та нар дээр анх л орж исэн. Анх мэдчихэл орж исэн тийм ээ гэсэн даа. Яг ундрагын төмөлцсөн байж байгаа юм байна л да. Энэ хүний цэнгэг усыг доош нь углаа. Энэ ундрагын гимтэй энэ ундрагын гимтэй юм асууж исэн тийм. Тэгэхэд та нараас ерөөсө хариу өгч байгаа юу ч байгаагүй. Тэн дээр ганц орж босч ирсэн ганц яасан хүү би. Би энэн дээр үнэндээ эмзэглэж байгаа. Одоо энэ ташлын хідэн худаг бол тэгэл усныхан төвшин доошлоод усгүй болно л гэсэн. Нөгөө ирсэн байгаа хүн байж таа. Тэрийг нь зүгээр гарч ирээд уулзах. Тэгэхгүй бол яг өмнөдөө би ч гэсэн бас энэ нэвтрүүлэг хийж байгаа. Би яриад тахгүй. Нэвтрүүлэг хийж байгаа учраас би ганцаараа ороод уулзуулаа хулдагдсан ч юм уу те янз бүрийн хилам гарна шүү дээ. Тэгэхээр зөв бүх юмыг хил тодоор тэр үнийг гараад ирэнгүүт энэ хүмүүсийн бигээд би нэг хэдхэн асуулт гэсэн. Тэрнээс би учиргүй заавал энэ орон нэгчих гээд байгаа шээ. Тэгээ хамгийн гол нь тэр хүний ус гарчаад байгаа юм чинь бидний юм яар дээртээ ороод харчаад гараа. Тэрнээс өөмөө самуун дэгдээгээд бослого хийж байгаа юм юу ч болохгүй. Ямар ч өөртөө ч уулзсан гэсэн. Тэгээ Таны энэ хийж байгаа ажил ерөнхийдөө энэ дотор Энд яваа тий. утас. За уцаа хараад байна. Хураалгана. Тий. Бичлэг юм уу гэдэг юм. Гандаа таваа. Энийг тавьмааргүй байна. Өөрөөс наад дэнгүүр ууцдаг шүү дээ. Манай угаас ирээ зүгээр. Манай дөөр нь самаг юм хураад байна. Үнэхээр чи би худалдагдсан дээр зүгх гэж. За тэгвэл би орохгүй. Тэгвэл ороод яах. Яа нэ. Нэрээ цэвэрлээ да. Юу гэж. Микрофон оруулахгүй гинэ. За орохгүй. Миний манайхаа өгөөд. микрофонтойгоо орох гэсэн би микрофон оруулахгүй гэж. Тэгэхээр ямар ч орох арга алга. Тэгэхээр би орохгүй гэд гараад ирлээ. Микрофонг орж аа. Нэр цэвэрлээ өөр болсон ч яах вэ. За. За харин та өөрсдөө ороод үз тэр. За ямар ч дөрвөлжин сумын иргэд бас энэ багийн иргэдтэй нийлээд энэ газар руу орё гэсэн боловч сэтгүүлч миний бийг оруулахгүй гэж байна. Тэгээ яг хөө мэдээж нууж хаах юм байгаал байлгүй. Мэдээж хэрэг энэ чинь албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа улсаас зөвшөөрөгдсөн А лицензтэй талбай учраас мэдээж хэрэг энэ компани өмч. Гэхдээ энэ бол гадны хөрөнгө оруулалттай компани хамгийн гол нь сум орон нутагт өгж байгаа өгөөжтэй юм нь маш ховор, зам нь яаж байгаа дэржиг нүртэй, ан амтан дөрвсөн гүний цэнгэг ус нь одоо ил гараад ирсэн бахад энэ дээр хариуцлага тооцохгүй ухаад байгаа. Энэ асуудлыг л би амхандаа бас ард иргэдэд үннээр харуулж дэнслээд өөрийнх нь энэ байгууллагын бас өөрсдийнх нь санаа бодлыг сонсоод аль нь үнэн аль нь худлаа гэдгийг гаргах гэж ирсэн болохоос биш иргэдтэй нийлж энэ компанийг дайрч давшилж муулах гэдэг гол биш. Иргэдийн санал бодлыг энэ компанийханд зааж дамжуулаад нэгсэндээ гүүр болоод эдний хариултыг аваад нэвтрүүлэг дээр албан ёсоор тавиад ингээд аль нь үнэн аль нь худлаа гэдгийг дэнслэх гэж ирсэн юм а. Тэрнээс биш миний би Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хариуцлагатай уул уурхайг эсэргүүцдэггүй, хизээж эсэргүүцэж яваагүй. Хариуцлагатай уул уурхайгийн хажуугаар хариуцлагагүй дураараа гол усыг сүйдэлж бохирдуулж газар шороог сэндийчээ тэр чигээр нь хай явдаг. Бие биендээ лицензээ зардаг.
бие бинийгээ одоо өмгөөлж хамгаалдаг энэ дээшээ доошоо янз янзын нөхдүүдийн бас үнэн байдлыг ингэж дэнслэх гэж ирсэн. Тэгээд ямар ч сан энэ өнөөдөр одоо энэ нутгийн иргэд нийлж одоо хамтдаа ирээд сэтгэл санаагаар дэмжиж урам хайрлаад тэгээд бас өөрсдийнхөө мөн чанарыг илэрхийлж бас нэгдэж нийлэхээ одоо ингэж өнөөдөр тунхлан зарлж байгаад миний бие маш их баярлаа та бүхэнд. Тэгээд Монгол хүн хизээч газар мэт газар усаа гахаа мэт малтаж амьдарч байгаагүй. Бид эртээр үеэс газар ухахаар байсан болвол одоо залбирчихгүй ч тийм ээ бидний өвгдөөс эмээ өвөө тэгдэл байсан шүү дээ. Одоо нэг худгийн газар ухаж байсан бол одоо ном уншаал хангаа дэлхийгээс гуугаал залбираал ингэдэг байсан. Одоо 21-р зуунд хин дуртай нь газар ухдаг болсон. Хин дуртай нь газрын доороогоо баялаг алт гэдэг чинь усны гагнаас өнгөт чулуу гэдэг бол бас усны хур бороог тэгшилчээдэг юм гад. Гэтэл одоо харагдсан болгоно мөнгө болохоор юу лэн бүгд ухдаг болсон. Одоо Монгол иргэд ч хүртэл ухаж байгаа. Гадныхантайгаа нийлээд жухаж чинь, гадныхныгаа хамгаалаад жухаж чинь. Ийм маш хэцүү болсон үед нутаг орны энэ иргэд өөрсдөө эв нэгдээд, санаа нэгдээд, үнэхээр чин сэтгэлээс нутаг орныхоо төлөө нийлж нэгдэж тэмцдэг байгаасаа гэдэг уриалгыг өчүүхэн би та бүхнээс бас хүсэж байна. Тэгээд цаашдаа яг хуу энэ газар нутагт одоо энэ уул уурхаа нэгдэд байгаа ерөнхийдөө яг хуу нэг ганц хоёр газар л орж үзлээ. Өшөө цаашаа 5 толгой энетрэ гэж бас уул нь маш хүнд байдалтай газрууд байна. Тийшээ даанч үнэхээр явах одоо боломж олцсонгүй. Дараа дахиад хэрвээ та бүхэн тэнд ийм болоод байна ирээч гэх юм бол миний би яаж игээд ирэхийг бодно. Мэдээ зардал мөнгөө бас мэдээж нэх нь ойлгомжтой. Тэгээд альва зүйл үннээрээ шударгаараа байж хүн өрмөн үлдэх ороо те үүлийн өргөө үн шударгаар үр хөвгтдээ магтуулж шагнуулж өөхөх чинь л хамгийн жаргал واخхой. Тэгээ тэрнээс үр хөвгтдээ худалдаад үр хөвгтийнхаа үүлийн үрийг ширүүлээд ингээд зовлон жаргал дунгаагаад өөрийнхөө өнөөдрийн эд баялаг нэг алт мөнгө одоо амьдрах орон сууц машин тэрэгний төлөө амьдрч болохгүй. Эцээс бид нэр үр хөвгтийнхээ төлөө амьдрдаг хүмүүс. Тэгээ тийм болохоор нутаг орны нэгдсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Хизээч битгий салаарай. Одоо ийм нэгдлийг чинь би та нарт зангидаад өгсөн гэж бодож байгаа шүү. За баярлалаа. За. Өнөөдөр дөрөвчийн суманд өнөө худлын дийс нэвтрүүлгээр тэгээд Цахим аймгийн дөрөвчийн сумын хэсэг залуучдаас үүсэн байгуулагдсан Сатуу сайхан нутаг төрийн ус байгуул. Мөн одоо энэ иргэд малчдын ард иргэд ирээд уурхаа дээр одоо бод төлөлтөд танилцаад газар орон нутгийн экологийн систем хэрхэн сүйдэж байгаа үнэтэй танилцаад мөн одоо хүмүүсийн энд ажиллаж байгаа ажилчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар үнэн худлыг бол одоо мэдэх гэж ирлээ. Мөн одоо эрхийгээ дагуу үндсэн хуулиар олгосон эрхийгээ дагуу ирсэн боловч энэ нутгийн иргэдийг бол сэтгүүлчийг татваршин оруулах ийм байдалтай нэг харж байгаа. Тэгээд цаашдаа одоо ийм өмнө нь олон удаа хариуцлага хадж ирсэн, олон удаа цайны талцсан, говийн усыг босч мөн одоо тоосч энд дээрээс нь яг одоо энэ уурхан бүх ажилчид Монголд одоо хамгийн бага цалинтай адуугаар ажиллаж байгаа гэдэг бүх салбараас хамгийн бага цалинтай. Ийм багт одоо энэ уурхаа ер нь байх шаардлага байна уу гэдгийг эрхэм дээдсэг нэгийг бодно байгаа. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайд хүмүүсийн энэ дээр бас анхаарлаа хандуулаач. Бод байдал дээр одоо баг гаргаж ажиллуулаач гэж бод байдал дээр